2021 оны 9 сарын 16-ны өдөр Швед улсын Стокгольм хотын төвд байрладаг Carlsberg-ийн усны сувг гэдэг сувгийг цэвэрлэжсэн компани цагдаад нэг хачирхалтай дуудлага өгдөг. Энэхүү дуудлагаараа усны сувг цэвэрлж явах явцдаа усан дээр тортой хүний толгой хөвж байхыг оллоо гэж дуудлага өгдөг. Энэ дуудлагын дагуу цагдаагийн байгууллага ойролцоо байсан завьтай эргүүлээ явуулж шалгуулдаг. Ингээд дуудлага өгсөн хүмүүсийн завин дээр очиход завин дээр хоёр тортой зүйл гараа тавьчихсан байдаг. Эхний торноос нь юу гэдг нь үл мэдэгдэх нэлээд том цул төмөр, нөгөө торноос нь болохоор яг таамагласны дагуу хүний дастаад хийчихсэн толгой гарч ирдэг. Ингээд цагдаагийн байгууллага энэ хүмүүсээр хаанаас яг ямар байралтай олцсныг нь заалгаад цагдаагийн байгууллага тусгай хамгаалтанд авч биеийн үлдсэн хэсгийг энэ газраас хайж эхэлдэг. Энэ толгойн эзнийг хэн болохыг тодруулахын тулд ДНХ-ийн шинжилгээ авна. Бас эрен суулжиж байгаа хүмүүс, алга болсон хүмүүсийн бүртгэл дундаас хайж үзэхэд төдийлөн амжилтанд хүрэхгүй. Яагаад гэвэл ДНХ нь улсад бүртгэлгүй. Тэгээд эрен суулжиж байгаа хүмүүстэй энэ толгой аль нь ч таардгүй. Цагдаагийн байгууллагаас энэ толгойг задлангийн тасаг руу явуулахад ард дагцнаас бууны сум олддог. Ингээд энэ үхлийн шалтгаан нь бол бууны сум байсан байна. Ард дагцнаас буудулсан байна гэсэн задлан шинжилгээ найраа ирдэг. 3-4 хоног ямар ч үр дүнд хүрэхгүй, биеийн үлдсэн хэсгийг олж чадахгүй 4-р хоног дээр ирнэ. Ингээд яг 4-р хоног дээр цагдаагийн байгууллагт бас нэг дуудлага ирнэ. Энэхүү дуудлагаараа хөрштэйгээ холбоо барих гад нэлээд хэд хоног үзлээ. Хаалган дээр нь тогшоход ямар ч хариу өгдөггүй. Манай сөөхөөс орцыг маань ингээд нийтд нь засвар хийх гээд байгаа. Энэ хөршийг маань олж өгөөч гэсэн дуудлага ирнэ. Энэ дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас энэ байранд очиж үзлэг хийгээд энэ хүнийг хайхад байранд нь нэлээд олон хоног ямар ч хүн байгаагүй шинжтэй. Бас тэрнээс гадна нөгөө нэг олдсон толгойн пассворт нь энэ гэрээс гарч ирнэ. Ингээд энэ хүн нь 59 настай Микаэл гэдэг хүн болж таарна. Микаэл Стокгольм хотын Нортөвл гэдэг газар ганц биеэр амьдардаг. Насаараа улсын засан хүмүүжүүлэх яамд даргын байртай ажилладаг байсан. Гэвч сүүлийн нэлээд олон жилүүдэд сэтгэл санаа докторгүй улмаас акттай өнгөрүүлсэн. Микаэл нь салсан эхнэр болон өөрийн төрсэн ганц охинтойгоо холбоо бариагүй нэлээд олон жилиг өнгөрөөсөн. Тэрнээс гадна ойр дотны ах дүүсийнх нь хэлж байгаагаар Микаэлтэй ойр дотн байхад хүндрэлтэй болж эхэлсэн. Яагаад гэвэл тэр сэтгэл санаа докторгүй улмаас өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг өөрөөсөө түлхэж эхэлсэн гэдэг хариуг нь. Ингээд Микаэлийн гэрт цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийхэд Микаэлийн гэр асар замбраагүй хог новшондоо дарагдсан тийм байдалтай байдаг. Цагдаагийн тусгайг нохоо оруулж зохицос болон цус хайж үнэртүүлэхэд ямар ч тийм зүйл мэдэгддэггүй. Ингээд Микаэлийн ойр дотны хүмүүсээс Микаэлийг ямар хүнтэй сүүлийн жилүүдэд дотн байсан бэ гэхэд бүгд ганц л хүнийг зааж өгдөг. 59 настай Андерш гэдэг хүн гарч ирнэ. Андерш нь болохоор Nyköping гээд Стокгольмоос жоохон зайтай хотод амьдардаг. Улс төрд нэлээд идэвхтэй. Андерш Микаэл хоёр нь засан хүмүүжүүлэх яамныхаа ажлаар 1980-ад оны сүүлээр танилцсан. Танилцсанаас хойш нэлээд ойр дотн харилцаатай дотн найзууд байсан гэж хүмүүс хэлдэг. Энэ хоёр нь ижил төстэй зүйлүүд олон, ном уншин, улс төрд хоёулаа сонирхолтой, чөлөөт завуудаа ер нь л цуг өнгөрөөдөг. Ойр ойрхон нэгнтэйгээ холбоо барьдаг, нэгнийхээ гэрээр орж гардаг тийм харилцаатай найзууд байсан гэж хүмүүс хэлдэг. Ингээд цагдаа нарын сонирхлыг 59 настай энэ Андерш гэх найз нь асар ихээр татаж эхэлнэ. Яагаад вэ гэхээр энэ хоёр нь ойр ойрхон нэгнтэйгээ ярьдаг. Утасных нь яриануудыг харах юм бол өдөрт хоорондоо 10-20 удаа хоорондоо залгадаг. Тийм нэлээд дотн харилцаатай найзууд байсан гэж
хүмүүс хэлдэг. Энэ Андерш бас хэлдэг. Ингээд Андершийг дуудаад мэдүүлэг авахд алга болохоос нь хэд хоногийн өмнө нэлээд хэд хоногийг Андершийн гэрт Nyköpingд цуг өнгөрөөсөн. 9 сарын 6-ны өдөр Андерш Mikaelийг Стокгольмд байрлах гэрт нь буцааж хүргэж ирсэн гэдэг мэдүүлгийг цагдаа нарт өгдөг. Ингээд яг 9 сарын 16-нд толгой олдсноос сар гарны дараа 10 сарын 26-ны өдөр цагдаач дахиад дуудлага ирнэ. Энэ дуудлаган дээр болохоор гадаа далайн ойролцоо нохоогоо сахилуулад гүйжсэн хоёр залуу бас өөр тортой зүйл оллоо. Хүний биеийн хэсэг юм шиг байна гэдэг дуудлагыг ирдэг. Ингээд цагдаа дуудлагын дагуу очиод үзэхэд торон дотор хүний мөрний хэсэг бас цээжний хавирах хэсгийг хийгээд боочсон тийм тор олддог. Андершаас өөр сэжиглэх хүн гарч ирэхгүй учраас цагдаагийн бүх анхаарал энэ Андерш дээр төвлөрдөг. Ингээд Андершийг тагнуул гаргаж мөрдөж эхэлдэг. Ингээд Андершийг хоёр дахь удаага дуудаж мэдүүлэг авдаг. Энэ хүн мэдүүлгэн дээр Андерш хүн болгоны л цаг нэг өдөр ирдэг. Хүн болгонд л өөхөх чамтай. Тэгээд би ойр дотнохоо хүмүүсийг алдаж ийсэн, цуг ажилтдаг хүмүүсээ ч алдаж ийсэн. Энэ бол зүгээр байдгал зүйл гэж хэлдэг нь цагдаа нарын анхаарлыг маш татна. Бараг 40 жил нөхөрсөн андыгаа алдчаад ийм зүйл яриад ямар ч гэмшсэн, санаалтсан сэтгэл байхгүй байгаа нь цагдаа нарын сонирхлыг улам их татдаг. Ингээд 10 сарын 28-нд дахиад цагдаа нарт дуудлага ирнэ. Далны болон хавирганы хэсэг олдсноос 2 хоногийн дараа 28-ны өдөр яг энэ мөр далны хэсэг олдсон газартай ойрхон хогийн савнаас уутанд боосон Mikaeлийн дашаан хэсэг олддог. Хоёр дахь мэдүүлгээ өгснөөс хэд хоногийн дараа Андерш нэг сэжиглээ үйлдэл гарах болно. Андерш гэрээсээ нэг улаан өнгөтэй сандлыг хідэн хэсэг болгож дахин боловсруулах хогийн цэг дээр аваач хайдаг. Андершийг дагж исэн тагнуулч мөрдөгчнөр энэ хайсан будин нь хайсан сандлыг нь очиж аваад цаашаа шинжилгээнд явуулдаг. Гэтэл үүнийг нь нохоонор үнэрлээд цусны мөр байна гэж үнэрлж олж мэддэг. Ингээд цагдаа нарын саналнаас эдийн шинжилгээ авч цааш нь явуулж үзэхэд энэ хүү цус нь Mikaeлийн цус байх нь баттай болж мэдэгдэнэ. Энэ саналнаас олдсон цус болон эдийн шинжилгээний хариу Mikaelийнхтай таарахад 11 сарын 18-нд яаралтай баг гаргаж баривчлана. Тэгээд давхар гэрт нь нэгжлэг хийнэ. Нэгжлэг хийхэд том өрөөнд нь яг нөгөө хайсан сандалтай найдлах сандал байна. Тэгээд шалаар нь дүүрэн хөрөөний мөр байна. Тэгээд нарийн шинжилгээ хийгээд үзэхэд бас балкон дээр нь 3-4 газар цусны тол байна. Бас хан болон таазаар нь цус байсан байх мөр үлдсэн байдаг. Ингээд цагдаагийн байгууллагаас тусгай үнэрч нохоонрыг оруулж үзэхэд яг балкон дээр нь 3 газрыг заана. Тэгээд тэрнээс гадна хайсан сандлынх нь бас нэг өөр хэсэг нь гэртээ байсан олж мэдэгдэнэ. Ингээд энэ сандлын үлдсэн хэсгээс бас Mikaeлийн цуснд байхыг олж илрүүлдэг. Ингээд цагдаа нар Mikaelig яг энэ байранд энэ хоёр сандлын нэгэн дээр нь ард дагцнаасаа буудулж нас орсон юм байна гэж таамаг гаргана. Андершаас дахиж мэдүүлэг аваад ийм олон эд мөрийн баримт байна. Ингээд хэрэгээ хүлээх үү гэсэн байдалтай мэдүүлэг авахд Андерш үгүй би Mikaelig алаагүй. Би яг өмнө хийсэнтэйгээ адилхан Андершийг би гэрхийн үдэнд буулгасан гэдэг мэдүүлэгтэрээ бат зогссоор л байх болно. Баривчлагдаад хоригдсноос яг 6 сарын дараа буюу 2022 оны 4 сарын 29-нд Андерш хэрэгээ хүлээж ярьж эхэлнэ. Att det har skjutits i din lägenhet. Vi kan konstatera att det finns blod i din lägenhet och vi kan konstatera att inte styckad. Man har hittat sågmärken i ditt golv. Alltså du hör vad jag säger, sågmärken i parketten.
Det vet vi och där är vi och det här kommer vi ju aldrig ifrån. Du kommer aldrig runt det här. Det tror jag du har förstått. Ja, men som sagt var det... Jag har inga, om vi ska uttrycka så, kommentarer eller jag har inget mer att säga runt där nu. Berätta för er hur det gick till med död. Jag kan även informera er då vidare om hans kvarlevor då, tagit vägen. Någonting så här, jag hittar ingen nyckel där heller. Och sen så ganska fort, eller direkt kan man säga, såg jag min pistol liggande på bordet. Och han säger någonting. Att, vad ska du den där till? Ska du skjuta mig? Eller ska du skjuta dig själv? Jag förbannad. Jag var rätt småirriterad. Jag var ju bakis. Va? Den här bilnyckeln var borta. Jag var irriterad liksom. Överhuvudtaget. Och jag svarade ingenting, men tog den där. Och jag så... Ilska. Ja. Ja. Och där smäller det av. Микелийг буудаж хөнөөчөөд зогцыг нь хөдлөхгүйгээр нэг өдөр хүлээн. Цагдаа ирэхгүй ямар ч юм болохгүй нам жим байхад нь бодно. Энэ би зогцыг ямар нэгэн байдлаар үгүй хийх ёстой юм байна. Тэгэхгүй бол миний карьер дуусна. Улс төрийн карьер ажил үгүй болно. Ажлаасаа халагдана. Тэгээд бүр цаашлаад шоронд орох юм байна гэдэг бодол төрөөд Андершийн биеийг том өрөөнийхөө шалан дээр хөрөөдөж эхэлсэн. Толгойг нь эхэлж хөрөөдөөд дараа нь гар, дараа нь цээж гээд бүх биеийг нь тасцсныхаа дараа биеийн хэсгүүдийг хөрөгчөнд хийж хэд хонуулна. Тэгээд 6 хоногийн дараа Стокгольм орж биеийн хэсгүүдийг өөр газар шидсэн гэж мэдүүлэг өгнө. Цагдаагийн мэдүүлгээр бас тэр бууга хаана хайснаа бас цагдаа нарт зааж өгнө. Ингээд Андершийн хэрэг шүүх хуралд очиод хүний амь насанд хүрсэн, хууль бусаар буу эзэмшсэн, хүний цогцыг онц ноцтойгоор дасцсан гэдэг 3 хэрэг дээр ял үүснэ. Ингээд шүүх хурлаар ороод Андерш 16 жил авч 16 жилийг шорон өнгөрөхөр болно. Яг энэ хэргийн яг үнэн бодит мэдээллийг Андершаас өөр хэн ч мэдэхгүй. Гэхдээ интернетээр хүмүүсийн шуугж байгаа жиргээгээр үзэхэд энэ хоёр магадгүй хайр дурлалын холбоотой байсан байж магадгүй. Зөвхөн нөхөрлөөс илүү өөр гүнзгий юм байсан баг. Учир нь яагаад вэ гэвэл бараг 40-од жил хоёр биенээс өөр хүн байхгүй хоорондоо орж гардаг, уцаар байнга ярьдаг энэ хоёрын голд зөвхөн андын нөхөрлөөс өөр юм байсан байж магадгүй гэдэг яриануд нэлээд явдаг. Тэгээд өдийг хүртэл яг үнэн бодит юу болсныг Андершаас өөр хэн ч мэдэхгүй. Тэгээд Андерш 16 жилийн ялтаа одоо ялаа идлээд байж байгаа. Ингээд Швед улс болсон явдал 3 маань энэ хүрээд өндөрлж гээ. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Like, subscribe дарахаа мартав guys. Thank you. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Peace.